Ерөнхий сайдын захимжаар байгуулагдсан нийслэлийн шуурхай штабын 8 дугаар хуралдааны талаар Монгол Улсын ерөнхий сайд засгийн газар хэрэглэх газрын дарга учрал танилцууллаа. Хуралдаа энэ сарын 22-нд болж Сэлб дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцуулах төслийн явцын мэдээллийг хэлсэн. Сэлб дэд төвийн төслийг Шингэлтэй Сүхбаатар дүүргийн 158 2206 нэгж талбайг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлсэн. 45610 хүн амд зориулсан нийгэм соёлын үйлчлэгийн хэрэгцээт хот тосгоны барилгачлалтын ноорон дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишг хот болох юм. Сэлб дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17.7 км автозам, 43 км явган зам, 28.9 км дуван зам, 3.6 га тоглоомын талбай, 3 сургууль, 5 цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30% ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. Дэд төвийн барилгын ажлыг 4 багц болгож эхний 2 багцын тендерийг зарласан эх 7 хоногт нээнэ. Дараагийн 2 багцыг эх сарын эхний 7 хоногт зарлах юм байна. Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөж, энэ асуудлыг засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нийслэлийн шуурхай штабын анх дугаар хуралдааныг 2025 оны 1-р сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга, нийт 39 асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.